За явцгаандаа бүгдээрэнд нь шинэ 7 хоног. За тэр тус маш шинэ сарын эмээнд оны төгсгөлийн сар эхэлж байна. За ингээд энэ сард хэдүүлээ юунд анхаарах уу? За магадгүй энэ 7 хоногийн ярилцлагын төлөвлөгөө боломжууд юу байна вэ гэдэг талаар яриад энэ 7 хоногийн маркет watch-ийг эхлүүлье. За алтнаас шууд эхлэе явчих. За алтыг бол өнгөрсөн 7 хоногт илүү энэ бүс хоёрын хооронд арилжаалагдах хүлээлттэй байсан. Гэвч бол алт маань яг энэ бүс нэлээд өндөр волюмтай арилжаалагдсан, хамгийн их арилжаалагдсан бүсээ бол мөн сэтлээд бас дэшигээ гараад ирлээ. За сэтлэхдээ price action-ууд яаж явж байгааг нэлээд харчий. За сэтлээд мэдээж pullback хийгээ. За дараагийн бүшин энэ унахаас өмнө үүсчихсэн бүсүүд дээрээс бас price action өгөөд бас ахаад нэг уналт орж ирэх нүг гэж бас давхар харж ирсэн. За ерөнхийдөө хэрвээ унаж орж ирээд энэ бүсээ сэтлээд ороод ирэх юм бол эргээд шорт харах талаар бол арилжааны төлөвлөгөөнүүд гаргаж ирсэн боловч ахаад дэшигээ өсөд гарсан. За өнгөрсөн 7 хоногт бол нөгөө Америк нэгдсэн улсын Thanksgiving буюу талархлын баяр болж өнгөрсөн 4 дахь өдөр бүтэн маркет Нью-Йорк бол хаалттай байсан. За 5 дахь өдөр хагас өдөр бол ажилласантай. Би нэг өнгөрсөн 7 хоногийнхоо маркет watch-оор ярьжсэн шүү дээ. Ерөнхийдөө 5 дахь өдөр нь бол хагас ажиллах юм байлээ. Хүн болон арилжааны брокерүүд дээр чинь ажиллах цагуудыг явуулах байхаа гэдэг. За тэгээд яг өнгөрсөн 7 хоног яг тэр 5 дахь өдрөө бас үйл ялэг. За хэдүүлээ нэг жижиг цаг руу оруулж удахгүй харна. Үйл ялэг өсөөд одоо хавцааны зохицол болон алт бүгдээр л өсөөд гараад ирсэн байлээ тийм үү. За баярын нэг бас нэг тийм өдрөг үзлийн юу бол байгаад байдаг, анзаарагдаад байдаг. За энэ өсөж орж ирж байгаа ханш маань өөрөө за 30 минутын чартан дээр харах юм бол нэлээд олон 7 хоногийн өмнө энэ алтыг унаж явах явцад нь энд бүтэц үүсэж яхад нь магадгүй хэрвээ энэ ханш маань өсөөд эргэж унаж орж ирэх магадлалтай boost price action юу үүсэж байна вэ гэхээр энэ уналтын дунд үүссэн ledge order block энэ бүсийг бол анзаарч ирсэн шүү дээ. За энэ чинээс бас нэг price action харах, short харах гэдэг талаар бол ярьж ирсэн. За одоогийн яг ханш маань бол энэ дээр бол ирчээд rejection өгж байгаа харагдаж байгаа. За энэний өмнө бол энэ чинээс short харж ирсэн боловч бас хараахан арай хүрээгүйгээр эргэж ирсэн удаатай. За эргээд буцаж энэ бүтц рүүгээ орж ирээд консультацийн явж байгаа. За өнгөрсөн 7 хоногт бол ингээд өсөд гараад ирсэн байж байгаа. За тэгээд энэ оройг бодох юм бол үйл ялэг дэшегээ яг нөгөө нэг миний хүсэжсэн бүс рүү бол ингээ хатгаад ороод ирсэн анзаарэгдэж байгаа юм. За тэгээд одоо магадгүй нөгөө өнгөрсөн 7 хоногийн одоо хий өсөлт байх магадлалтай өсөлтүүд эргээд нэгд өдөр Азийн зах зээл дээр уналтын хөдөлгөөн ямарсан энэ бүсээс rejection авч байна. Энэ чинээс уналт орж ирэх нүг үү гэдэг бол хэдүүлээ харах нь одооны энэ price action-уудыг харахад бол магадгүй за яг энэ бүсийг дэшегээ сэтлэхгүйгээр тэр чигтээ унаж орж ирэх. За магадгүй энэ чи баг зэргийн уналтуудаас эргэж энэ чинээс нэг иймэрхүү хөдөлгөөн гарах хүлээлтийг бол үүсгэж байна. За мэдээж хан шиг яах вэ? Тухайн үед нь бид нэр заавал таамаглах гэж оролдохгүй тухайн үед нь хариу үйлдэлүүдээ хийгээд явчихна гэсэн үг. За энэ дэшегээ өсөж байгаа бүсүүд дээр юу болох нь вэ? Энэ 7 хоногт бол нэлийн анзаарах нь ажиглах нь. За магадгүй харин эсрэгээр энэ уналт явахгүйгээр ахаж өсөж гарч ирэх юм бол одоо бид нар энэ чинээс одоо short-ийн setup хайхын тулд бол бас тодорхой хэмжээний бүтцүүдийг үүсгэх price action-уудыг харах хэрэгтэй. За тэгэхээр хэдүүлээ одоо энэ 7 хоногт за энэ түрүүний яригадаад байгаа бүс маань өөрөө ингээл үүсэж байна л да. Энийг дэшегээ сэтлж чадах нь үгүй энэ чинээс энэ хөдөлгөөр шортууд орж ирчээд буцаад энэ чинээс юу болох нь за магадгүй ахаад дэшегээ өсөж гарч ирчиж хаан захиалга гон тэрийг хамжиж ил хэрвээ шорт явахаар бол шортын захиалгууд ер нь дийлэгтэл одоо гүцэгчийг хандлагатай байгаад байдаг тийм хаанаас өгөх нь одоохондоо бол мэддэхгүй байна. Яг өнөөдрийн Азийн сешн дээр бол нэг иймэрхүү бүс price action-ууд бол анзаарагдаж эхэлж байна. Гэхдээ энэ маань шууд энэ чинээсээ мэдээж унаад яваад байгаа гэсэн үг биш шүү дээ. Тийм бид нар дандаа л оролдлого хийгээд явна. За энэ чинь өсөлтийн үйл хэлийг нэг жижиг channel өсөд явж байгаа бол одоо харагдаж байна. За мэдээж нөгөө short-ийн одоо юу гэдгийг setup хүлээнэ гэх юм бол магадгүй энэ чи higher low-ыг үүсгээд ханш маань энэ хаяа эвдэж чадахгүйгээр буцаад энийг эвдэлж орж ирэх юм бол илүү confirmation-тэй болно. За энэний дараагаар магадгүй ахаад нэг pullback хөдөлгөөнийг оруулж ийж хэрвээ доо чирэгдэх confirmation-ыг авах юм бол нэг иймэрхүү хөдөлгөөн setup-уудыг бүтцүүдийг хүлээх шаардлагатай болж байгаа гэсэн үг шүү. За тийм байна. За арай том цаг дээр ерөнхийдөө яг хуу за энэ 30 минутын уналтууд үргэлжилж орж ирэх нь харъя. Лондонгийн цагаар бас нэлийн идэвхтэй арилжаалагдах бах. За энэ бүс дээр бол нөгөө нэг энэ волюм өндөртэй бүсийг дэшегээ сэтлэхдээ price action-ууд яаж үүсэж ирснийг бол харж байгаа тийм. Энэ дээр бол дэшегээ сэтлээд илүү дээдэлтэй илүү арилжаалагдаж явж байгаа хамгийн сүүлд энэ чи захиалга
бүгдийг хамаад ингээд дэшегээ өссөн ийм дүр зураг анзаарагдаад байгаа юм. За хэрвээ мэдээж дахиад нэг магадгүй хүчтэй уналт орж ирэх юм бол энэ буцаж орж ирж байгаа энэ бүс рүүгээ орж ирэх магадaltaй. За тэгээд 12 сарын хувьд бол бас нэг сонирхолтой хөдөлгөөн байгаад байдаг. За би тэрний талаар мэдгийг жоох юм. Хэрвээ зүгээр техник шинжилгээнд дээр саяны яриад байгаа шиг энэ бүс рүү. За энэ чинээс бас нэг шорт орж ирэх боломжтой энийг дэшеслээ гараад ирсэн. За энийг магадгүй нөгөө Thanksgiving-ний зүгээр holiday season-ы одоо тий эрэг өсөлт гэж хит эрэг өсөлт гэж хүлээж авах юм бол магадгүй энэ бүс рүү ахиж орж ирэх үеэс энэ хавьяас нэг price action харах. За тэгээд илүү цаашлах юм бол бүр яг энэ волюм өндөрт арилжаалж гисэн бүс рүү орж ирсний дараагаар яг бол за алтны хувьд бол бас нэг онцлог нь юу байдаг вэ гэхээр юу шүү дээ. Нэг сар гаргаад Азийн буюу одоо хятадын гэж ярьдаг тий lunar year цагаан сарын үеэр бол нэлийн эрэлт бий болдог учраас өсөлт гарч ирдэг. Илүү нэг сар он гаргасны дараагаар. Тэгэхээр тэр өсөлтүүд явахын тулд магадгүй 12 сард алтыг унаж орж ирэх болов гэсэн зүгээр хүлээлт байгаад байна тий. Тэрэн дээрээ толгуурласан зарим нэг сетапуудыг үүсгэж хагаад илүү шортын арилжаануудыг хийж үзье гэж бодогдож байна. Төлөвлөгөө гаргахаар бол байна. За тэгээ мэдээж маркет яаж хөдлөх нь тэрэн дээр уйлдаа холбоотой байна. За хэрвээ энэ бүсийг өнөөдөр хамаагүй эслээд ороод ирэх юм бол ахаад ч за энэ дэшегээ за ойролцоогоор тий бараг 100-аад пипний хөдөлгөөн ахаад энэ бүс рүүгээ ч гэсэн ороод ирэх боломжтой байгаа. Хэрвээ энэ чи яригдаад байгаа бүсийг дэшегээ эслээд гараад ирэх юм бол энэ өмнө нь all time high ханшийн дараагаар үүсгэж исэн уналтан дунд үүсгэж исэн дараагийн нэг price action-ы бүс бол энэ байж болох үс. За энэ чинээс юу болох нь вэ? Тэгээд 12 сартаа бүр өсөөд галзуураа явчих юм болов тэрийг бол бид хэлж мэдэхгүй. За тэгээд let's see те харцгаая. Илүү тамаглах биш илүү хариултуудыг хийгээд арилжаануудад оролдоод явнаа гэсэн үг. За яг 12 сарын хувьд бол бас нэг жоохон онцлогтой holiday season гэж явдаг. За энэ дээр нэг өнөөдөр сая мэдээлэл оруулсан байгаа. За та бас уншаарай. 12 сард ер нь арилжаачд юу анхаарах хэрэгтэй байгаад байд юм бэ гэхээр юу болдог вэ те. За Santa Claus Rally буюу одоо энэ holiday season-ы Christmas болдог, шинэ жил болдог те. Талархлын баяр бол үдчихсэн. Гэхдээ эдгээр holiday баяраар юу болдог вэ гэхээр за түрүүний ярьжсэн нөгөө баярын үеийн өвдрөг үзэл, жилийн эцсийн бонусууд, за институционал хөрөнгө оруулагчдын нөгөө портфолио тохируулга хийдэг. За илүү нөгөө нэг гоё сайхан харагдуулахын тулд зарим нэг ассетуудаа алдагдaltaй асуудаг зараад ашигтай асуудуудыг одоо тэг өсөлттэй байгаа тийм бүтээгдэхүүнүүдийг хөдөлж авах гэх мэтчлэн иймэрхүү тохируулгууд бас хийгддэг тэг холбоотой гэж авч үздэг юм байна лээ. За тэгээ мэдээж за ер нь баярын үеийн улирал энэ holiday season-аар бас юу болдог вэ гэхээр нөгөө волюм багасчдаг, liquidity их багасчдаг. Тэгэхээр нөгөө зах зээл маань урьдчилан хамгаалах жоохон хэцүү, жоохон volatile хөдөлгөөнтэй болдог шүү гэдгийг бас сануулж хэлээд байна те. За тэгээд энэ 7 хоногт бид энэ сард бас юу анхаарах вэ гэхээр оны хамгийн төгсгөлийн Fed-ийн уулзалт болно. Энэ маань бол өөрөө мөнгөний бодлогын хүүг хэрхэн хаан тохируулах вэ гэдгийг бол харин за одоогийн байдлаар бол яг энэ Fed-ийн төлсийг харах юм бол за энэ маань өөрөө 12 сарын 9-аас 10-ны хооронд бол байсан байгаа хаа. За тэгээд ер нь ахаад 0.25 нэгжээр буулгах магадлал нь 87.4% гэж яг одоогийн байдлаар бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ мэдээллийг харах нь байна. За зарим нэг юунууд мэдээллүүдийн одоо хуучин явдаг байсан хуваар л өөрчлөгдсөн байлээ шүү. Одоо жишээлх юм бол non-farm оны одоо сарын хамгийн ихний 7 хоногийн 5 дахь өдөр гардаг байсан бол энэ удаа гэх бол энэ 5 дахьд хэдийгээр байгаа боловч хуваар дээр бол байхгүй байгаа. Энийг хараад үзсэн чинь бол 12 сарын 16-наар орж ирж илээ шүү. За тэгэхээр нөгөө саяны government shutdownтай холбоотой үл яг нэг жоохон хоцрогдолтой. За тэгээд хувааруудад бол одоо нөгөө баг зэргийн өөрчлөлтүүд орсон байгааг бас анзаараад авч үзэх хэрэгтэй гэсэн үг. NFP бол ингээд 12 сарын 16-нд харагдсан. За тэгээд мэдээж инфляцийн тайлангууд ингээ гарна. Хамгийн гол чухал одоо макро эдийн засгт үзүүлэх 3 анхаарах зүйл бол энэ 3 байгаа юм болов уу гэж бол харагдаж байна. За алтыг тэгээд харъя. Унж орж ирэх нь 12 сар уналттай байх нь өсөлттэй байх нь. За би бол хувьдаа илүү шорт арилжаануудыг 12 сард өөрийнхөө сетапыг хүлээж аваад илүү магадгүй шортын хүлээлт илүү өндөр байгаад байна гэсэн үг шүү. За алтыг дуусгахаас өмнө бас нэг юм хэлчихье. За ерөнхийдөө энэ volume нөгөө паттерн томордог гэдэг шиг volume бас өөрөө томроод явдаг. Бүтцэн мэдээж хаашаагаа тийшээгээ volume цуглагдаад эхлэхийн цагт бол яг энэ татаж үзээд байгаа volume-ууд бас өөрчлөгдөд явдаг шүү. За жишээлбэл яадаг вэ гэхээр одоо хамгийн сүүлийн ханшин дээр зүгээр бүтэц харах юм бол за төрөж чараа. Энийг устгах гэдэг байгаа. За сүүлд ханш маань өөрөө
энэ бүсүүдээр илүү бас контакттай байсан болохоор хэрвээ алт одоо дараагийн энэ 12 сард энэ бүс дээрээ илүү магадгүй энэ бүсийн хооронд илүү волюмод энд арилжаалагдчихс их волюм цуглаад эхлэх юм бол энэ нь өөрөө бага болж бүдгэрж харагдаад энэ бүсийн хооронд бас илүү волюм цуглараад ирэхийг үгүйсэхгүй шүү. Хэрвээ тэр миний яриад байгаа хүлээлттэй байгаа өндөр нөгөө шорт арилжаанууд хийгдэхгүй алт унахгүй байх юм бол дахиад энэ бүс шинжлэгдээд нэг ингэж бас нүүдэг шүү. Энийг бас анхааралтай аваад үзээрэй гэж хэлмээр байна. За жижиг цаг дээр өнөөдөр дахиад за яг хөдөлөө мэдээж юу яая. Скул дээрээ би бол яг ямар price action-аас үүсэж байгаагаас хамаарат энэ 7 хоногт хэдүүлээ баг цаг дээр intraday trade-үүд ямар хөө арилжааны ID орж болохоор байна вэ гэдгийг бол скул дээр орлоо явчихсан заяа. За тэгээд үргэлжлүүлээд мэдээж Nasdaq хардаг шүү дээ. За Nasdaq за түрүүн энэ хавьяас нэг юу авч ирсэн бол эсрүүцэл авч ирсэн бол дахиад унаад ороод ирж явах шиг байна. За ерөнхийдөө нөгөө түрүүний яригадаад байгаа зүйл те 5 дахь өдөр маркет бол хагас ажилласан. За илүү тэр нөгөө өдрөг сэтгэлгээний яг Нью-Йоркийн цаг нэгдээд тал ажиллах үедээ бол шууд өсөд явсан. За энэ маань өөрөө бас нэг хий хоосон өсөлт нэг тиймэрхүү зүйлүүд анзаардаг заяа. За тэрийг баталж байгаа мэтэр нэгт өдөр нь бол эргээд ингээд унаад ороод ирж явах шиг байна. За яг баталж байгаа гэдэг яриа нь бас одоо юу гэдгийг те яг саяны одоо логикийг одоо юу гэх юм бэ? Илүү back хийж байгаа бол харагдчих шиг байна. За өнгөрсөн 7 хоногт бол нэг иймэрхүү шорт орж ирэх юм бол энэ чинээс нь лонг орж үзье гэдэг энэ бүс дээрээс илүү бас арилжаанууд үлдсэн байгаа болов гэж бодоод энийг төлөвлөгөө гаргасан боловч бас үйл ялэг дээгүүр нь уналд орж ирсэн боловч яг өссөн бүс дээр ирээгүйгээр мэдээж дэшегээ явсан. Мэдээж одоо юу гэдэг те нөгөө хайп байгаа волюм байсан учраас дээд бүсээс нь илүү баян волюмод орж ирсэн байна. За тэгээд ерөнхийдөө харж исэн зураглалыг харах юм бол мөн адилхан яг л нөгөө нэг энэ хоёр бүсийн хооронд илүү волюмтай бүсээс бол бас дээшээ сэтгэл гараад ирсэн. За сэтгэл гарч ирж байгаа бүс рүүгээ одоо бол индексүүд маань бол одоо ингээд эргээд унж орж ирж байна. За энэ дээр ямар хөө төлөвлөгөөнүүд явагдах вэ гэхээр за яг энэ бүс дээр орж ирсэн price action энэ бүсүүдээс нэг бол энэ нөгөө дутуу захиалгуудаа үлдсэн захиалгуудаа аваад дээшээ rejection нөгөө өсөд явах магадлал байдаг. Эсвэл энийгээ доошоо сэтгэлээд ороод ирэх юм бол ахаад энэ нөгөө нэг өндөр волюмтай арилжаалагдж байгаа price discovery энэ бүс рүүгээ орж ирээд бас эргээд уналт бас гарч ирэх юу байдаг шүү. Иймэрхүү төр зурвал анзаардаг техник шинжилгээний хувьд. За яг фундаменталын хувьд түрүүн видеоны ихэнд ярьсан те. За илүү нөгөө нэг оны 2 дугаар хагаст илүү нөгөө баярын өөдрөг сэтгэлгээгээр бас өсөж дуусгадаг юм талтай. Тэгэхээр улсын энэ бүс дээр илүү арилжааны шийдвэр гараад явах бах. За 500 дээр илүү цэвэрхэн авч магадгүй. 100 бол арай volatile хөдөлгөөнтэй чинь яг ингээд сэтэлчүүдээ гэж харагдаж идэл буцаад ингээд энэ чинээс ингээд дэшег өсөд явах гөхийг үүсэхгүй шүү. За саяны дээр өсөлтийг бол бас энд нэг жижигхэн яаж хэлсэн ашнаас энэ уналтын өмнөх үүсгэсэн одоо бай оролдлогод тий мэдээж чинь нөгөө шортууд чинь байда буцаач баяасаа авна шүү дээ тий. Тэгэхээр яг энэ бүс дээр шортууд илүү хүчтэй орж ирсэн гэсэн. За энэ бүс дээр магадгүй үлдсэн захиалгууд байсан бол хамаад доошоо явж байгаа. Битэр бол анзаарагдчих байна. За тэгээд харцгаая. Ахаад магадгүй энэ өсөд ороод ирэх юм бол энэ волюм чинь энэ дээдлийнхаа энэ бүсийнхаа хооронд цуглаад за тэгээд энэ бүс хоорондоо бас ингээд өөр ингэсэн бас би дасан бүтэц үсгээд явдаг. Энэ хоёрын хооронд одоо энэ чи бас ингээд нэлийн волюм цуглагдсан бүсийг бол харж байгаа бох тийм үү. Тэгэхээр юу гэж ярих гэдэг нь гэхээр магадгүй дэшег өсөх юм бол за тий энэ чинээс энэ хоёрын хооронд бас ахаад нэг өөр ингэсэн би дасан бүтэц үсгээд явж орж ирэхийг үүсэхгүй л гэж ярих гэдэг юм. За 500-ыг нь харчих. 500 дээр нарай цэвэрхэн зураглал гарч ирэх нь ерөнхийдөө ойролцоо шүү дээ. Тэ. За 500 дөрөвний миний яриадсан зарим нэг бүсүүдийг бол бас цэвэрхэн авсан байгаад харагдагдсан. За энд нэг хөндлөлтөнд донд үлссэн бас блок дээрээс эргэж ирж аваад байсан харагдаад аль удаа яаратах юм. Илүү бүр 5 минутын дээр үлссэн хүчтэй хөндлөлтөнд донд үлссэн л price action-ыг хардаг юм л та би. За хари тайван яаралтай тийм ээ. За энд нэг баг зэргийн те нэг ногоолоо бол харагдаж байна те. За энэ дээрээс өөрөө rejection өгөөд дан гэж явж байгаад өөрөө сэтгэлээ гараа явсан. За тэгээд
эргээд энэ бүсээсээ pullback хийгээд аваа авчихсан. 500-ийн хувьд бол нэг жоохон ерөнхийдөө юугаа бодох юм бол арай жоохон цэвэрхэн яваад байдаг. За яг хуу мэдээж нөгөө 500-тайгаа адилхан ахаад энэ 100-тайгаа адилхан ахаад энэ доошоо өсөд рүү унж орж ирэх юм бол лонгийн төлөвлөгөөнүүд бол байсан. Мэдээж тэрэнд хүрээгүй байгаа. Гэхдээ өсөлтөн дундаа бас ахаад нэг цэвэрхэн орлогыг хийж болох үз нэг иймэрхүү price action үзүүлээд дэшигээ бол гараад явсан. За байлгүй буцаад энэ бүс рүү орё тий. За тэгэхээр 500 маань ахаал нөгөө юуны саяны 100-таа ярьж ирсэнтэй холбогдоод за нэг энэ бүс дээр юу болох нь ахаад унах юу бол нэлээд зайвал байгаад гэх шиг байна тий. За 30 минутаар тавиад волюм харнаа. За нэг энэ хоёрын хооронд л илүү арилжаалагдах болоо гэсэн. За тэгээ индексүүд ер нь бас юудаа таамаглахад бас жоохон төвхтэй тэр зэс маань ингээд оны төгсгөл илүү л энэ бүсүүд дээр волюм одоо хураагдчихсан болохоор энийг л авч үзэх гээд байгаа тий. Энэ хоёрын хооронд баг зэрэг үлээлээ дэшегээ. Тэгэхээр энэ дээрээ энэ доошоогоо ийшээгээ хүчтэй сэтэлж чадахгүй болвол энэ чинээсээ илүү rejection аваад дараагийнхаа рануудыг тий хөдөлгөөнүүдийг хийх магадлалтай энэ дээрээ илүү энэ одоо энэ өмнө нь эн чи үүсчихсэн энэ бүсээс чинь дээшээгээ арилжаалагдчихсэн энэ бүтц хоёрынхоо хооронд илүү волюм үүсгээд энэ дотроо бас юм арилжаалагдах магадлал орж ирж явах шиг байна гэж харж байна. За тэгээд юу вэ? Биткойныг харчий да. За биткойн бол ер нь хавсан цааны хувьд бол нэг онож орж ирсэн боловч буцаал унчлаа те. За өнгөрсөн 7 хоногт би юу хамгаалж ирсэн бэ гэхээр за тэр зураг маань чинь байж гэнэ үү. За энэ бүсээс дээшээгээ сэтэлэхгүйгээр энэ доороо бас арилжаалагдах магадaltaй гэдэг энэ чинь нэг зураас тавьж ирснийг. За өмнөх вебинарууд дээр бичигдээд үлдчихсэн байгаа дөө тий. За яг энэ үед явж исэн гэптэй өнгөрсөн 7 хоногийн нэгтгэхэд ингээд нэгтгэхээс өмнө хийгдсэн маркет ууч гэсэн. За ерөнхийдөө дээшээгээ өслөө гэхэд энэ бүсийг дээшээгээ сэтэлж чадахгүйгээр буцаж унж орж ирэх энэ хүртлээ бол өсөх боломжтой. За тэгээд эргээд уналтыг энэ доороос нахиж нэг энэ чи захиалга энэ бүсүүдээр чинь өөрөө захиалга үлдсэн байх магадaltaй 5 дахь өдөр дээшээгээ уналтын дундаас үйл ялэг rejection аваад за тэгээд нэгтгэхтэй гаптай ингээд дээшээгээ өсөж явцсан. За яагаад энэ бүсийг бас хараад исэн бэхээр за тий одоо энэ дээр л байна л да энэ хоёрын хоорондоо илүү бүтэц үүсгэх болов тий хажуугийн хөдөлгөөн орж ирэх болов. За тэгээд хэрвээ энэ хажуугийн хөдөлгөөн дахиад доороос нэг rejection аваад өсөө дахиад ингээд энэ чинээс rejection аваад яваад ах юм бол энэ чинээ мэдээж нөгөө accumulates түвшний худалдан авалтууд доотлохоо бүсүүдээр хийж явж байгаад одоо волюмуд бүх арилжаанууд хамагдаж liquidity хамагдаж дуусны дараагаар бол ингээд дээшээгээ нэлийн төгсгөл рүүгээ дээшээгээ хүчтэй өсөд явах боломжтой. Хэрвээ нэг өснө гэж харах юм бол за мэдээж уналт бас байгаа тийм. Энэ чинь одоо илүү саяны яг ярьсныг уруулаад харах юм бол ингэж доор дээрээс авч явж байгаад илүү шортууд нь илүү байх юм бол ахаад энэ чинээс ахаад ч үргэлжлүүлээд ингэж шорт явах магадлал байдаг гэдгийг санах хэрэгтэй. За тэгээ мэдээж ер нь бол сүүлийн сар орчмын хугацааны вебинарууд дээр бол биткойныг нэлийн уналтын таамагуд бол орж ирээд яваад исэн. За энэ чи энэ зургууд нь ингээд харагдчихийдэг. Ингээд харчөө өөр зураг нь харагддаг. За daily те. За энэ чинь бол нэг өөр налуутай сэрээ явж ах хэрэгтэй байгаа юм да. Modified shift motion. За энэ яваад өвчлөгч юм. Энэ юун дээр нь тавьчихсан юм. За ийм баггүй. Нэг иймэрхүү сэрээ явж исэн. За тэгээд сэрэмнийх маань доотлын бүс хүртэл унаж орж ирээд ямарсан энийг бас доошоо сэтэлсэн. Тэгэхээр энэ сэрэний налуу маань өөрөө дээдлэлтэй бас parallel line налуу авч исэн. Энд юу үүсэх нь гэдгийг бас давхар харах хэрэгтэй юм болов. За энэ волюмод ямар зам бол. Энэ бүсүүдээс яг саний ярьж байгаа шиг за одоо ингээл доотлосоо ингэж авч явж байгаад энэ хоёрын хооронд арилжаалагдаж ингэж явж байгаад саяны дээр таацыг дэшиг эслэг гараад ирэх юм бол ийм хэмжээний өсөлт гарч ирэх. За үгүй бол ахаад ч доошоогоо байж болохоор тиймэрхүү үзүүлэлт бас харагдаад байна шүү дээ. За энэ сэрэмэрийг болж шийдүүлээ. За нэг энэ бүсийг гэж харж ирсэн. За яг энэ нөгөө юу гэдэг шүү features болон юу яг энэ ETF бүтээгдэхүүн болон яг энэ нөгөө нэг бусад биржүүдээр арилжаалагдаад байгаа features-ийн юунууд ханшууд бол үйл ялэг жоохон өөр гэдэг шүү дээ. Тэрийг бас давхар анзаараарай. За энэ бүсүүд рүү орж ирэх нь ахаад 70 хэд гэдэг ханш байгаа юу гэдгийг одоо энэ 12 сард харах нь. Тэгэхгүй нэг одоо юу гэдгийг би нэг тааж мэдээд за энэ ста галзуу онлайн ста юу ч боллоо гэж ярих нь амар утгагүй бах. За унлаа гэж бодоход саяны бүсүүд за яагаад вэ гэхээр эн чи бас нэлийн доктортой арилжаалагдж байгаа дээшээгээ өсөд явж исэн. За энэ
Тэ энийг сэтэлж гараад буцаад эн чи хараахан хүрэг үгээр дэшег өсөд явж исэн. Тэгэхээр биткойны ханш маань 71,000 хүртэл ийшээгээ бүр унаж орж ирэх үү. За тэгээд энэ чинээс эргээд дараагийн ран одоо юу руу орох уу гэдгийг бол харах нь. За илүү нэг иймэрхүү юм ярих гэдэг. Сайн нэг сэрээ мэрэтэй баах юмтай. Болохоор хүмүүсийн ойлгомжтой байж чадах нүг. Let's see. За тэгээд өсөлтийн юуг бол би нэг ингэж ярьж ирсэн шүү дээ. За энэ нөгөө өмнө нь энд үүсэж исэн волюмаас бас сэтлээд явж байгаа price action-ыг харахад энэ бүсээс илүү дээшээгээ гарах магадлал том байгаа даа. Энэ за эргэж орж ирлээ. Ахаад энэ доогоор харж исэн бол 99 гэдэг ханшин дээр эргэж өсөж гарч ирсэн ч гэсэн энийг дээшээгээ сэтэлж орж чадахгүй бол бас л энэ чинээс ахаад нэг бага зэргийн тухайн үед жижигхэн хэмжээний магадгүй rejection авах магадaltaй юм болоо даа л гэж харж байна. За яг хэд ирээдүг яриад яах вэ? Одоохондоо хэдүүлээ энэ 7 хоногоор л ямарсан арилжааны боломжуудыг хараад явъя дөө. За хоёлыг харчи. Газрын доос. Тан. За энэ чинээс энэ бүсээс бол лонгийн төлөвлөгөөтэй байсан. Энэ үеуд дээр за энэ хоёр дахь бас юунууд дээр манайд орж чадсан уу юу? Илүү юу тэр орж чадсан юм уу? За ямарс нэг энэ батер нэг бол нэлийн удаан зураад явчихин тий. За налуугийн баг зэрэг өөрчилж үзсэн. За энэ налуу бол одоохондоо нэлийн дэжгүй ажиллаад байна. За энэ чи сүүлд өсөлтөнд дунд үүссэн энэ том бас онлайны орто блокийн чи бас захиалгад үлдсэн байх магадaltaй. Энэ бүсээс илүү ахаад дэшигийн хөдөлгөөн явах магадaltaй гэдэг таамгийн дагуу энэ бүс дээрээс бол лонгийн арилжааны төлөвлөгөөг бол гаргасан. За тэгээд ямар ч хэлсэн rejection аваад явж байна. Тэгээд одоо бид цаашлаа. За энэ волюмыг нэг жоохон ингэж үзье. За future дээр ханшийг харчдаг юм уу гэж бодогдлоо. За нэг email таамууд гаргаад яваадсэн шүү дээ. За тэгээд энэ нь илүү нөгөө волюм тулгууртай 4 цагийн лан дээр энэ чи үүсэж байгаа price action-уудыг хараад за энэ чи явсан нь бол нэг дэмжлэг авч исэн, энэ чи авч исэн сэтлэд буцаж орж ирээд ахаад доотлын энэ бүсээс аваад за эргээд энэ бүс рүү орж ирэх юм бол ахаад дагсан long гэдэг ахаад энэ доороос ороогүй бол энэ дээр нэг ахаж нэг төлөвлөгөө гаргаж ирсэн. За энийг орж одоо хариултал гаргаж болох үс хөдөлгөөн бол гарч ирсэн. За тэгээд хэрвээ энэ алт маань нэг одоо алт ярьсаар байгаа алт ярьдаг хүчтэй болчих. Волюмийнх нь өөрөө цугларал илүү өтгтэй арилжаалагдаж байгаа бус маань өөрөө угаасаа яг энэ хоёрын хооронд байна. Тэгэхээр таргетыг энэ хавь руугаад илүү чиглүүлж харж байна. За тэгээд түрүүний яригадад байдаг нөгөө патерны налуу за доов эвдэгдэх нү гэдэг асуудал гарч ирнэ. За мэдээж энэ маань өөрөө энэ чи ахаад нэг higher low хийчээд баг зэргийн энэчнээс rejection авчаад энэ чи lower high юм биш үү? Энэ чи higher high хийгээд тэгээд энийгээ сэтлэх цагт илүү confirmation энэ налуун дээр ерөөсөө ингээд нэг зураас аягүй төвхтэй яваад учраас илүү ийм доовын хөдөлгөөнтэй холбож одоо шийдвэр гаргах юм бол арай илүү магадлал өндөртэй байгаа гэж байна. Тэгээд давхар волюм харчих юм бол ингээд энэ хоёрын хооронд орж ирэх нүдэ. За 61 руугаа төгссөн. За магадгүй энэ уналтанд дунд өссөн энэ нэг багахан хэмжээний юу руу ихний хэлж. За тарагтыг нэг иймэрхүү байдлаар харчих болохоор за мэдээж энэний юу бол одоо хэрвээ оролт хийсэн бол энэ stop loss-ыг илүү багасгаж өгч та ханаас орсноос гэдгээс шалтгаалаад price action-уудаа яаж одоо малж бий болох уу гэдэгт нэлээд энэ дэр ажил одоо арилжааныхаа маллахыг хийгээд явах юм бол ямар ч хэлсэн эргэж ирж stop loss болохгүйгээр биеийн оролттой за цаашаага явах потенциалыг хараад үзэх юм бол нэг иймэрхүү тарагттай арилжаа. Энэ маань өөрөө юм хажуугийн хөдөлгөөн явж байна гэж үзээд за патерн хажуугийн хөдөлгөөн хоёр чинь өөрөө логик нь бол дандаа консолидейшн хөдөлгөөн дээр хийгддэг. За нэг нь налуугаар хардаг, нэг нь шууд хоризонтал юм харах өнцгтэй байдгаараа ялгаатай болохоос л энэ аргууд чинь бас өөрсдийнхөө одоо юу гэдгийг логик нь ямар бүтц дээр ажилдаг вэ гэдэг нь бол адилхан шүү дээ. За тийм байгаа даа. За ерөнхийдөө болчих шиг бол одоо тэгээд олон 5 юм яриад яах вэ? Хэдүүлээ 2 дахь өдөр live webinar session-ээр school дээр уулзъя. За энэ видео хэрвээ YouTube дээр орох юм бол ямар ч хэлсэн YouTube сувг дээр сонсож байгаа залуучуудад 12 сарын арилжаанд нь амжилт хүсье. За тэгээс манай school дээр явагдаж байгаа community club маань ер нь 7 хоногт 2-3 live webinar session-ууд ороод тухайн 7 хоногийн арилжааны боломжуудыг ярилцаад хамтдаа арилжааны төлөвлөгөө гаргаад ингээд хуваалцаад явдаг. За цаашлаад яг суралцж байгаа залуучуудад арилжаан дээр ямар хүндрэл бэрхшээл гарч ийн тухайн үед нь одоо менторийн зөвлөгөө өгöd явдаг. За сурах материалууд те унших материалууд нэлээд классрум хэсэг дээр унших материалууд бол нэлээд олон байж байгаа. Тэгээд хэрвээ та энэ зах зээлийг оролдож үзээд сонирхоод судлаад
энэ зах зээлийг тодорхой хэмжээнд бас одоо сонирхоод явж байгаа бол бас орж ирээд бид нартай нэгдээд заавартай зөвлөгөөтэй унших материалтай ингээд бас нэг жоохон системтэй суралцаад явах боломжтой шүү. За тэгээд яг энэ тун удахгүй бас яг 12 сард зориулаад бид нэг жоохон үнийн хувьд баг зэргийн промошн, амьдралтай промошн явуулах гэж байгаа. За энэ мэдээллийг магадгүй өөртөө Discord дээр, за энэ YouTube суваг дээр дараагийн видеогоор ямарсан тодорхой болгож жагаад мэдээлээд явъя. За тэгээ бүгдээрэнд нь 12 сарын одоо 2025 оны хамгийн сүүлийн сарын мэнд төгсөглөө гоё хийгээд ирэх жил ч гэсэн бас илүү өмнөх энэ жилд байгаагаасаа илүү чадвартай, туршлагатай арилжаачд болоод ашиг бодлоготой болоод явахын одоо ерөөлийг дэвшүүлье. За тэгээд дараагийн вебинараар уулзцгаая. Баярлалаа. Баяр та.